эрхчлөө ба хариуцлага гэдэг сэдвийн талаар ярих юм байгаа. Энэ болохоор ер нь бол амар энгийн сэдв зөө. Маш энгийн, бараг 8 настай хүүхэд ч ойлгохоор ийм сэдв. Гэхдээ манай улс оронд ихэнх хүмүүс маань ойлгохгүй байгаа юм шиг одоо аягалдаг те ийм сэдв юм байгаамаа. За тэгээд өнөөдрийнхөө сэдвийг хамгийн эхлээд Фредрих Хайкийн үгээр эхэлж байна. Эрхчлөө хариуцлага хоёр бол салшгүй юмаа гэдэг нэг ийм үгээр эхлэе гэж бодож байна. Тэгээ яг энэ үгийг хэлэнгүүт хүмүүс хариуцлага гэдэгэнгүүт нөгөө үүрэг хариуцлага гэдэг үг хоёр шууд хамт ороод ирдэг. Тэгээ хүмүүс ихэнхдээ эрхчлөө хариуцлага хоёр салшгүймаа гэд хэлсний дараа нөгөө нэг эрх гэд яриад идэг нөгөө үүргээ та нар биелүүлдэг юм уу гэдэг үг шууд хамт ороод ирдэг энэтэй. Тэгээ би эхлээд энэ хариуцлага үүрэг хоёрын талаар ингээ нэг салгаад эхлээд тайлбарлая гэж бодод. Ер нь бол бидний тэр эрх гэд үүргээ мэддэг юм уу гэд нөгөө биднийг загнаад идэг энэ ойлголт бол биднийг яг 10 жилд байхад манай багш нар биднэрт загнадаг байсан юм уу? Энэ хизэнээс үүдэлтэй вэ гэхэлэр социализмын үеэс үүдэлтэй болов уу гэж бодож байгаа би. Яагаад вэ гэхэлэр нийгмийн өмнө хүлээсэн үүргийн тухай энэ нөгөө та нар эрх гэд яриад байгаа үүргээ ойлгож байгаа мó гэдэг энэ үгний цаана нуугдж идэг. Тэгэд үнэхээр социализмын үед бол хүмүүс нийгмийн өмнө үүрэг хүлээдэг байсан. Жишээ зүгээр. Та нар энэ ч яг бас юу социализмын үед амьдарч ирсэн хүмүүс байгаа тийм. Нөгөө гэрлээгүй татвар гэж байдаг юм л тийм. Социализмын үед сонсч ирсэн үү? Тийм хүүхэдгүй татвар байна уу гэрлээгүй ч гэлөө хүүхэдгүй татвар тийм. Тийм гэр бүлгүй татвар гэдэг нэртэй байсан юм билээ яг. Гэр бүлгүй татвар гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүн нийгмийнхээ өмнө гэр бүлтэй болох үүрэгтэй байсан. А тэр үүргээ хэрвээ чи биелүүлэхгүй бол санкцтай тэр санкц нь гэр бүлгүй татвар байсан. Тэгээ манай ээж 4 жил орчим тэр татварыг төлсөн байдгийн байлээ. Тийм тэгээд манай ээжийн хамгийн дургүй хоёр татвар нь гэр бүлгүй татвар. А нөгөөх нь юу гэлээ Орос Монголын найрамдлалын татвар гэж бас байдаг юм лээ. Цалингаас нь авдаг. Энэ хоёр татварыг жоохон дургу өгдөг. А бусдын бол за одоо яах вэ гэд өгдөг байсан ба. Тэгэхээр та нар боддоо хүний хувийн амьдралыг үүргэжүүлсэн байгаа байхгүй. Та нар тэгээ боддоо хин хинтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болоод суух гэдэг нь өөрөө үүргэжсэн байсан байна. За бас нэг жишээ. Тэр үе яг одоо зүгээр нийгмийнхээ өмнө тодорхой хугацаанд ажилгүй явах юм бол шүүхээр ордог. Ягаад гэвэл нийгмийнхээ өмнө ажил хийх үүрэгтэй байсан. За тэгээ бүр нэлээд хүнд гарууд бол хөдөлмөрийн лагер руу явдаг гэсэн. Одоо яг энэ ч сууж байгаа залуучууд бол бүр гайханд юу яриад байгаа юм бэ? Юу хөдөлмөрийн лагер вэ гэх тээ. А тэнцээ ягаад гэвэл чи арх уудаг, тэ ажилгүй. За тэгээд нийгмийнхаа үүргийг биелүүлдэггүй учраас чамайг хөдөлмөрийн лагер явуулж хүчээр ажил хийлгэнэ гэж. Тий, нийгэм тустай хөдөлмөрөөс зайлсхийсэн тий. Ингээд би сандгийн 90-ад оны үед нэг гүр озрогоо нэг тийм нэвтрүүлэг гараад нэг хүү эмэтэг амьдэрдэг байсан юм шиг социализмын үед. Тэгээд нөгөө амьдарч исэн хүү маань хөдөлмөрийн лагер руу яваад тэгээд нэг эмэтэг амьдарч исэн юм жоохон эрх мэрхч байсан юм. За тэгээ 90 он гараад нөгөө эмээ нөгөө ганц хүүгээ хайгаад уйлж мөйлөл тэрүүгээс нөгөө говийн ганц айл майлын хажуугаар тийм нэвтрүүлэг явал тухайн үед бол бас амар хийт болжсэн. Тэгээд юу гэхэлэр хөдөлмөрлөх ёстой нийгмийнхөө та нар эрэг шурга боолтон байх ёстой гэдэг ийм үүднээс нөгөө нэг эрхээ мэдхүү үүргээ гэдээ яриад идэг. А хариуцлага гэдэг ярингууд нөгөө хүмүүс энэ үүрэгтэй хольж ойлгох гэдэг шүү зөө. Би яагаад энийг ярьж байгаа гэхээр эннээсээ тусдаа юм ярих гэдэг шүү гэдгийг та нарт ойлгуулахын тулд энэ социализмын жишээ авсан юм байна шүү. Тэгэхээр нөгөө багш нарын та нар эрхэл гэдэг ахын үүргээ мэддэм үү гэдгээс ч юм бол шал өөр юм ярих гэж байгаа юм байна шүү гэдгийг ойлгоорой зөө. За би та бүхэн нэг юм боол эзэн хоёрын нэг жишээ харуулъя гэж бодоод. Ер нь боол хүн боол биш хүн хоёр ер нь юугаар ялгаатай вэ? Та нар юу гэж бодож байна? Зүгээр айлтгүй зүгээр хэлээ л дээ тий. А мөнгө. За зүв. Үүрэг хариуцлага байхгүй тий. Зүйтэй яг зүв. Нэг би дээр нэг ийм сонсч ирсэн байхгүй юу? Боол хүн боол биш хоёр хүн юугаар ялгадаг вэ гэхээр боол хүн болвол эзэндээ л санаа зовдөг. Нэгэн зүйлд санаа зовдөг.
сайн эзэнтэй байх юм бол юу идэх үү, юу өмсөх үү, юу уух уу, тэ хаана хонох уу, тэр бүх зүйл чинь цаанаасаа бэлэн. Тэ нэг л зүйл санаа зовно. Боол биш хүн болвол нэг зүйлээс бусад бүх зүйл санаа зовно. Эзнээс бусад бүх зүйл санаа зовно. Хүүхдтэй юу өгөх үү, хаана сурах уу, хаана онох уу, юу өмсөх үү, өвөл ирлээ, юу төлөх вэ гэх тэ маш их асуудлууд ирнэ. Тийм учраас боол биш байх нь ер нь бол жоохон хэцүү. Хүнд ягаад гэвэл маш их юм санаа зовно. Тэ? Нэг эзэнтэй байх юм бол сайн эзэнтэй л болчвол тэгэл бусд нь гоё болчих гээд байгаа юм, тэ? Тэгэхээр эрхчлөө хариуцлага хоёрын тэр нэг одоо нюанс нь энэ ч байгаад байгаа шүү. Ер нь эрхчлөөтэй хүн хариуцлагатай болдог. Ягаад гэвэл эрхчлөөтэй хүн амьдралаа өөрөө авч явдаг учраас хариуцлага орж ирж байгаа. Тэгээд дээрэс нь бас энэ хариуцлага гэдэг зүйл эрхчлөөтэй хамт ирж байгаа. За тэгээд ер нь бол боол байх амархан. Яагаад гэвэл бүх зүйлийн цаанаас нь бэлдээд өгч байгаа шүү. Ер нь та нар ингээ ажигладаггүй юу ингээд ер нь ингээд нэг гэрт ингээд нэг аав ээжрээ бүх юмаа одоо бэлдүүлээд идэг нэг тийм айлын хүүхдүүд идэг шүү дээ. Тэд нар бол нэг тийм цаанаасаа нэг юм одоо юу гэдгийг те нэг юм за би ч одоо өөрөө сонголт хийгээд явах вэ. Манай аав ээж сонголт хийх гээд ер нь энэ бол цаанаа нөгөө эрхчлөө гэдэг чинь сонголттой холбоотой байдаг шүү дээ. Ер нь сонголтыг би биш өөр хүн миний өмнөөс хийчихэл гээд байгаа. Ерөөсөө. Тэгээд сонголтыг хийн гэдэг чинь өөрөө хариуцлагыг авч яана гэсэн үг. Миний яриад байгаа энэ хариуцлага чи эрхчлөөтэй учраас сонгосон үйлдэлийнхаа үр дүнг чи өөрөө амсах ёстой. Хэрвээ алдаа байсан бол алдаа нь чинийх, оноо байсан бол оноо нь чинийх шүү гэдгийг л одоо хэлээд байгаа. Энэ хариуд миний яриад байгаа хариуцлага гэдэг зүйл. Тэгээ хүн ингээ хариуцлагагүй яваалах юм бол нөгөө хүн чинь нөгөө хариуцлагаасаа эрхчлөөс улам алсраал явчихж байгаа. Та нар нэг ийм хүн мэдгүй ингээ нэг 40 50 хүрсэн мөртлөө ээж аавынтай амьдрал гэдэг нэг хүмүүс үйдэг шүү дээ. Тэгэл нэг хаяада оройдоо гарч арх уучаал ээж аавынхаа тэтгэврээр амьдарч идэг нэг тиймэрхүү хүмүүс үйдэг шүү дээ. Энэ хүмүүс яасан хүмүүс вэ гэхээр бүх хариуцлага өөрөөсөө байнга цугтуулж исэн хүмүүс. Мэргэжил сонголтыг аав мэдчих. Миний өмнөөс та шийд. Ерөөсөө юу яа? Миний өмнөөс ямар сургуульд орох юм маань? Миний өмнөөс хаана хонох юм маань те? Хүүхэд төрүүллээ. Даргал одоо мэдэл манай хүүхдийг одоо ямар сургуульд явуулах гэж шийдчих гэдэг юм уу те? Өөрөөсөө энэ хариуцлагуудыг ингээд одоо цухтаалгаж ирсэн ийм хүмүүс байгаад байгаа юм. За тэгээд энэ өөрөө цаашдаа явсар. Тэгээд ер нь ингээд хүн ингээд эрхчлөөнөөс ингээд хоошлонгууд амар хурдан нөгөө эрхчлөө гэж авах хүмүүс гараад ирдэг. Одоо зүгээр нэг жишээ нэг ингээд энэ нэг эмэгтэй нэг найз залуутай болох гээд найзуудаас асууг л дээ тий. Хүшин манай бата ямар вэ гээл тэгэнгүүт шууд хиний батаг сонгох уу болдог сонгох уу гэдэг нэг юм хоёр сонголт гараад ирэнгүүт шууд тэрэн дээр чи хин нэг шууд дайрал ороод ирнэ. Хүүшээ болдон зүгээр штэ гээл тий. Нэг хүн бол өстой амар амархан орж ирэн шууд ингээл яагаад гэвэл болдоо ч ингээл тий амар зүгээр гэрээсээ гарахт л шууд аав ээж чинь шууд чиний сонголтод нөлөөлнө. Хүш өнөөдөр хүүтэн өдөр биш тий. Миний хүү оролтоо зүгээд яв тий. Энийгээ инг тэрийгээ тэг гэл ингээл тэгэл ерөөсөө чи эрхчлөөнөөсөө сонголтоосоо нэг алхам ухрахтал чиний сонголтыг авахаар нэг хүн шууд орж ирнэ. Тэр нь танаа аав ээж байж магадгүй. Тэр нь магадгүй чамаас ухаантай гэж боддог нэг хин нэгэн байж магадгүй. Тэр нь магадгүй улс төрчж байж магадгүй. Сая сонгуульд явсан хүмүүс байна уу? За. Гэхдээ сонгуульд ер нь яваад одоо юу гэдгийг оролцсон байж болж байна. Эсвэл сонгуулийн процессыг ажигласан хүн байж болно шүү дээ. Сонгуулиор ер нь хүмүүс юу ярьж байна? Та нар ажигласан уу? Чи сая орон нутгийн сонгуульд улсын хурлаа болио л дээ. Орон нутгийн сонгуул дээр хүмүүс яаж байна ер нь? Хідэн төгрөг өгөх бол гэж яжсэн үү те? Ерөөсөө тийм гоц бүх асуудлыг чинь шийдэж өгье гэж байгаа юм. Чи яах юм бэ? Хэрэггүй. Найз нь нойлыг чи ухаад өгье л доо. Тэ? Танаа нойлыг би гоё болгоод өгье. Танаа хашааг чинь будаад өгье. Танаа байрны гадна талыг чинь гоё. Тэ хөөсөн зөрдөөд өгье л доо. Би чаднаа. Чи яах юм бэ? Танаа байрны гадна талын гэрэл чи харанхуй байна. Найз нь тэрийг солиод өгье. Намайг л сонгочих гэдэг байгаа юм.
Энэ цаанаа яаж ийн? Та бүхний нөгөө нэг уг нь эн чинь чиний асуудал үстэй. Ямар нойлтой байх? Хашаа чинь будагтай байх юм уу, будаггүй байх нь уг нь чиний асуудал үстэй. Гэтэл чиний өмнөөс хэн нэг хүн орж ирэнгүүтээ наад хариуцлага надад өгчгөө. Найз нь чиний оронд хариуцлагыг чи хүлээ. Хүүхдтэй болцсон юм уу миний найз? Найз нь хүүхдийн мөнгөнд төлөе. Тэ? Хүүшээ, танаа хүүхд чинь бага ангийн хүүхд юм уу? Өдрийн хоолгүй явж байгаа хаа. Найз нь хоолын даа. Ингээл тих болгонд хүмүүс бүгдээрээ алгаш. Өө нэр юм уу гэдэг. Нэрээ та төлөх гэж байгаа юм уу? Нэрээ манай жорлонг ухаж өгөх юм уу? Нэрээ манай байрны гадна талын гэрлийг засах юм уу? Хүүе энэ хогийг та нэрээ ачаа явуучих юм уу? Өгөөл. Тэгээд нэг мэтгэд нөгөөдөг чинь чамаг алгадах. Чамаг чи хөөе би чиний бүх юмыг хийгээд байгаа. Чи яагаад миний өөдөөс олон юм цор гэдэг юм бэ гэх эрх мэдлэг чи тэр хүмүүст өгч байгаа. Зүгээр хэдүүл эргэн тойрны харъя л та. Тэ автобус төлийн нүүрс. Жил болгон тэ одоо зүгээр ингээд бид нар автобусд мөнгө төлөөд байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ бид нар тэрнээс гадна дахиад хэдэн зуун тэрбумыг жил болгон зөвхөн тэр автобусанд өгч байна. Түлээн нүүрс. Та нар түлээн нүүрсээ бэлдэж чадахгүй. Ах нь мэднэ. Би та нарын өмнөөс ямар түлээ төлөхийг хэдэн төгрөгөөр төлөхийг чинь зааж өгье. Тэгээд дээрэс нь хямдхан. Тэ? Үгүй бид нар хордож өгöd юм гэдэг. Үгүй чи юу хуцаад байгаа юм бэ? Би ч юм түлээ гэж хямдхан өгж байгаа. Та нарын хордож өгөхийн дамаатай гэж. За сая ярьсан тэ. Хүүхдээ өдрийн ол. Тэ? Хиний төлөө хүүхд төрүүлсэн бэ бид нар? Хүүхдийн мөнгө. Яагаад би хүүхдгүй мөртлөө хүүхэд төрүүлсэн хүний өмнөөс би хохирох ёстой юм бэ? Миний төлсөн татвар яагаад надаа биш шаал өөр тэнцээ хоёр өөр секс хийсэн хүний төлөө зарцуулагдах ёстой юм бэ? Цахилгаан ус дулаан бас ялгаа байхгүй. Ах нь хямдхан байлгаад өгөө. Чи ус чинь хямдхан байх ёстой, цахилгаан чинь хямдхан байх ёстой, дулаан чинь хямдхан байх ёстой. Надаа наад юм надаа өгчгөө. Би зохицуулнаа. Нэг имлэг сургууль бүр амар том жишээ. Би хүүхдийн чинь ямар боловсролтой болохыг ах нь мэдье. Чи зүгээр ажиллаа гэж явчих. Хэрвээ өвдвөл нах дээрээ өрөөдрөө ах нь чамайг яана. За тэгэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ялгаа байхгүй. Бүгдийн төр өөр төр авдаг. Тэ нөгөө нэг сайхан сэтгэлтэй юм чи. Орон сууц, мах, гурил, будаа, зээлийнхүү бас ялгаа байхгүй. Та нар ингээ хараарай. Ингээ та нараас дандаа ингээ би өөрөө мэдээд ямар даатгал би жишээ нийгмийн даатгал төлмөөргүй байж болно шүү дээ. Энд чинь миний өөрийн хариуцлага байхгүй. Хэрвээ би тэтгэврт гараад хоосон хонжиул энэ бол миний асуудал байхгүй да. Тэр төрийн асуудал биш байхгүй юу? Хэрвээ би нэг эрүүл мэндийн даатгал төлөхгүй байжгаад импаркт болоод эмнэлэг дээр очиод өгөхүүл миний асуудал. Өөр та нарын асуудал ерөөсөө биш байхгүй юу? Гэтэл хин нэг сайхан сэтгэлтэй хүн гарч ирээд чиний хариуцлагыг авч байгаа. Чиний сонголтыг булааж байгаа. Тэгтээ бид нар энийг амар баяртай өгдөг. Ямар гоё юм бэ? Хямдхан үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ. Үнэгүй боловсрол цэцэрлэг. За энэний дараа хүмүүс юу болдог вэ гэхээр хүмүүс зүгээр л бэлэнчлэгчд болж байгаа. Яг нөгөө 40 хүрчээд аав ээжийн хажууд арх угаа сууж байгаа юм шиг л болдог. Хүмүүс юм сурдггүй. Тэ? Автобусанд үнтэй явах юм бол тэр хүн илүү их ажиллах, хөдөлмөрлөх. Тэ? Цахилгаан дулаан нь үнтэй болж байгаа юм бол илүү их хөдөлмөрлөх, ажиллах, илүү их баялаг бүтээх, илүү их инновац хийх, тэр бүх хүсэл мөрөөдөл, тэр бүх одоо инсентив нь эдгээр ингээ байхгүй болгочдөг. Тэгээд хариуцлагагүй хүмүүс нийгэмдэр бий болж эхэлдэг. Яах юм бэ? Миний хүүхдийг төжөөчж штэ. Би заавал хүүхдийн хөдлөө явж яах юм. Гэхдээ би өглөө бүр адгийн наазах нь өглөө би ийм хүүхдтэй өдрийн хоол бэлдэж явуулах шаардлага болж байгаа. Тэр чинь өглөө босоод хүүхдтэй ингээд юм бэлдэж өгч чинь бас л хариуцлага штэ. Тийм хариуцлага байхгүй. Яах юм? Төрөөс өдрийн хоол өгч байгаа би тийм бэлдэх шаардлага байхгүй. Яах юм бэ? Би зүгээр төрөөд
тэтгэврт гараад тэртээ тэргүй нийгмийн даатгал юмад төрөөс өгч шүү дээ, тийм биз дээ. Яах юм? Ингээл гоё ингээл дуулаад гоё ингээл байж л үйл дээ, тийм биз дээ. За тэгээд нийгэм тэр чигээрээ ийм бэлэнчилсэн, ийм халамжийн нийгэм бий болж байгаа. Тэгэд хүмүүс хариуцлагын талаарх ойлголтгүй болж эхэлдэг. Зүгээр л нэг жишээ. Та нар орцондоо гараад үзээрэй за. Дуртай газраа хогоо хайн. Дуртай газраа шээн. Дуртай газраа баан. Бусад хүмүүс энэ орцтой бусад хүмүүсийнх гэдэг тэр мэдрэмж байхгүй. Бүгд хариуцлагагүй юм чи. Яахын хариуцлагатай гоод дуртай газраараа 2 зураас давж иргэн. Ягдвал тэр хүн чинь хариуцлагагүй шүү дээ. Хинч тэр хүнийг хэрвээ чи хариуцлагатай байхгүй бол балраа шүү гэж хинч зааж өгөө. Амьдрал нь хариуцлага байхгүй. Ямар ч хариуцлагагүй амьдралд. Хинч зааж өгөөгүй. Усаа дураараа онгоолгол хайчихна. Тэр мөнгө зүнг урсгах нь хинч чамаа. Ягаад гэвэл тэр ус нь баг үнгүй юм чи. Цахилгаан ялгаа واخхгүй. Дуртаа нь ингээл цахилгаан дулаа. Өвөл эдэр өсийн хүүдэн цонхоо онгоолгол хайчихж байгаа байхгүй тийм. Амтах юм чи. Австралид гэсэн чи ингээд очсон чи яг эдэр өсийн хүүдэн эдэр өс гэж байдгүй билээ шүү байна. Яг ингээд очсон чи ингээл хүнчлэн нөмөрчөө суугаад байгаа гэр амнаас нь. Тэгснэ яг унтахынхаа өмнө нэгэн цаг пара асаачаад яг унтахтаа унтраагаад унтчих واخгүй. Нойлох ус мусыг амар юм. Дүүш мүүшин 5 минутаас илүү орохгүй. Австрид явжсэн чи тэр австрч ч мөр ус мусан мангар өмтэй. Гэтэл Монгол тийм байхгүй. Хариуцлага байхгүй бүгд дураар. За ингээд ийм хариуцлагагүй хүмүүсээс бүрдсэн нийгэм юу болж өрдөг вэ гэхэлэр нөгөө нэг халамж гордсон амаа ангаас ийм л хүмүүсийн нийгэм болж өрдөг. Тэгээ бүх юмын халамж. Тэгээ энийг welfare trap гэж нэрлэдэг юм лээ. Нэг халамжлуулсаар байгаа тэгээ сүултээ ингээд нөгөөтгөндөө ингээд нөгөөтгнөөс гарч чадгаа болцсон. Тэгэл нэг ийм л хариуцлагагүй ядуу тэгэл бүх юмын дарга мэднэ, аав мэднэ, ээж мэднэ, багш мэднэ. Өөрөө юу ч мэдгүй болцсон. Тэгэхээр энэ хариуцлага гэдэг бол та нар ингээд харахад ингээд өөрийнхөө хариуцлагыг ингээд хүнд өгөөд байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө цаагаараа та бүхэн эрхчлөөгүй бусдад өгөөд байгаа. Нөгөө нэг сонгуулаар ирж байгаа хүмүүстээ та бүхэн эрхчлөөгүй өгөөд байгаа. Хамгийн гол. Тэрийг бид нар даанч олж харддаггүй. Амар гой үнгүй юм аваад ээ л гэж боддог. Хямдхан юм аваад ээ л гэж боддог. А гэтэл яг үнэндээ чи эрхчлөөгөө тэр болгондоо тэрийг үнгүй юм авах болгондоо чи эрхчлөөгөөрөө тооцоо хийж байгаа гэдэг ерөөсө хизээч анзаардаг. Энэ бол хамгийн харамсалтай хэсэг. Тэгээ тийм учраас хайк тэгж хэлсэн. Эрхчлөө хариуцлага хоёр бол салшгүй нэг зүйлийн хоёр талаа. Хэрвээ чи эрхчлөөтэй бол хариуцлагатай, хариуцлагатай бол эрхчлөөтэй. Өөр сонголт байхгүй. За би ингээд ерөнхийгөөс юу яаж байгаа шүү зөө. Наривчилж байгаа. За тэгвэл хүмүүс яагаад ийм сэтгэл зүйтэй болчихд юм? Ийм яагаад энэ сэтгэлгээ хаанаас гарч ирээд байна? Тэ? За. Хоёр янзын сэтгэл зүй гэдэг юм. Төлөвшсөн болон төлөвшөөгүй сэтгэл зүй гэж хоёр сэтгэл зүй байдаг. За төлөвшсөн сэтгэл зүйтэй хүмүүс бол илүү өөрөөгөө аваад явах сонирхолтой байдаг. Төр нийгмийн хяналттай тэрнээс тусдаа өөрийнхөө дотоод үнэт зүйлдээ захирагдаад ингээд явах юм чадвартай байдаг. А төлөвшөөгүй сэтгэл зүйтэй хүн бол сэтгэл зүйн төлөвшөөгүй байна гэдэг нь тухайн хүний наснаас үл хамааран сэтгэл хөдлөл болон үйлдэлээ удирдах чадвар нь хүүхэд насны түвшинд гацсан хүнийг хэлдэг. Яг хүүхчиг. Тэ бүх юмаа ингээд хин нэгнэр ингээд бэлтүүлэх тийм сонирхолтой. Ийм хүмүүс эрхчлөөнөөс зугтаж хариуцлагыг бусдад тоххыг хэрмэлцэлдэг. Яах юм бэ? Хүнтэй суухыг аав ээж л мэдгэлтэй. Яах юм бэ? Миний хүүхдийг та нар л тижижгэлтэй. За тэгээд би энэ төлөвшөөгүй сэтгэл зүй гаргадаг нэг 6хан юмыг та бүхэнд харуулчих. Тэгээд хохирчийн сэтгэл зүй хамгийн гол нь. Төлөвшөөгүй сэтгэл зүйтэй хүмүүс ихэнхдээ хохирогчийн сэтгэл зүйтэй байдаг.
Маш олон хүмүүс энэ марксизм, социализмын энэ сэтгэл зүйн онцлог юун дээр тулгуурладаг гэхээр хохирогчийн сэтгэл зүйн дээр тулгуурдаг. Байнгын хохирсон мэдрэмжтэй. Байнгын нийгмээ буруутгасан. Хин нэг буруутгасан, тий? Алдаа гарахад би буруугүй. Нөхцөл байдал ийм байсан. Төр засаг муу байсан. Эцэг эх минь намайг ингэж өсгсөн гэх мэтээр үргэлж бусдаас буруу хийдэг. Чи. Та нарын буруу, надаа буруу байхгүй. Шүүмжлэлийг хүлээн авч чаддаггүй. Өөрийн бурууг хэлэхэд шууд уурлах эсвэл гомдлох замаар яриаг шууд тасалдаг. Гэхдээ найзаа чи яагаад өөрөө ажил хийж болохгүй юм бэ? Гэхлээр шууд чамд ямар хамаатай. Чи нийгмэл болохгүй ааш та. За энэ бол хамгийн том сэтгэл зүй. Тэгээд ер нь бол социализм өөрөө энэ хохирогчийн сэтгэл зүйдээр суурилдаг шүү. Энийг та бүхэн бас аягүй сайн бодорой. Хенри Хаслит энэ талаар бас аягүй их ярьсан байдаг. За сэтгэл хөдлөлөө удирдахдаа сул болсон байдаг юм уус. Хүүхэд хүссэн зүйлээ авч чадахгүй бол орилж уйлдаг шиг төлөвшөөгүй насанд хүрэгчдэж ижил хандлага гаргадаг юм аа. Ерөөс насанд хүрсэн ч гэсэн яг тийм хүүхдэр хүн гэсэн үг байхгүй тий. Өчүүхэн зүйлд хит их уурлах, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй огцом үйлдэл хийдэг. Хүссэн зүйлээ яг одоо авахыг хүсдэг. Яг одоо л эх орны ишиг авчмаарай. Яг одоо 10 сая тараа. Яг одоо л тэтгэрээ нэм. Урт хугацааны үр дүнгийн төлөө одоогийн таашаалаад золиослох чадвар султай байдаг. Яг хүүхэд шууд чихэр авч иддэг штеп. Яг тэрнтэй адил. Сэтгэл хөдлөлөө удирдахдаа маш сул. Бие даасан бус байдалтай байдаг гэсэн. Тэд өөрсдийнхөө амьдралыг авч явах төв нь өөрөө биш, харин бусад хүмүүс байхыг хүсдэг. Би биш, тэг хин нэг хүн, нэг удирдагч, нэг манлайлагч, тэг нэг Чингис хаан. Өчүүхэн жижиг зүйлдж бусдын зөвшөөрөл дэмжлэгийг хардаг. Дарга юу гэж бодож байгаа болоо. Хөөш чимээгүй. Дарга буруугаар ойлгож шүү. Эдийн засаг эсвэл сэтгэл санааны хувьд хэн нэгнээс за тэр нь эцэг их хань ижил тэ төр засгаас хамааралтай байхыг аюулгүй гэж мэдэрдэг. 40 хүрсэн мөртлөө л эцэг хэрэг тижийлгээл яваад. Хүүхдүүдээ аав ээжтэй өгөөл 40 хүрсэн мөртлөө л авгаагаараа тижийлгэстэй. Хөгшин хүүхд болцсон. За конформизм буюу бусдыг дуурайх хандлагатай байдаг. Нийгмийн олох юуг зөв гэж бодож чинь түүнийг шүүлтгэрүүгээр дагдаг. Өөрийн гэсэн өвөрмөц үнэт зүгэлгүй байдаг, тий? Тэгээ хүчтэй удирдахч эсвэл ямар нэг тэг популистуудын үгэнд амархан итгэж тэднийг шүтдэг. Нэг нөхөрлө ингээл эмоцтой ингээл яриад янгуут л энэ нийл зүг баг. За тэгээ харилцааны бас асуудлууд. За бусдын мэдрэмжийг ойлгохоос илүү өөрийнхөө хэрэгцээг нэгдүгээр тавьдаг. Одоо нөгөө интимимо гэж ярьдаг л юу гэдэг л биш интимимо шүү гэдэг. Эмпати гэж ярьдаг тий. Эмпати султай. Шууд хилцгээс айж дууга хураах, хаалгаа савж гарах, хялалцах зэрэгээр хүүхэд шиг зан гаргадаг. Нөгөө хүнтэй нүүр тулаад ярихаас айдаг. Тэ? Хүнтэй шууд нүүр тулаад асуудлаараа өө найзаа яг юу болохгүй, юу бүтэхгүй юм бэ гэж ярихаас айдаг, зүхтдаг. Ийм шинж тэмдгүүд сэтгэл зүйн хувьд одоо нөгөө нэг хариуцлагаас зүхтдаг хүмүүс яг ямар сэтгэл зүйтэй байд юм бэ гэдэг. За тэгээд төлөвшөөгөө сэтгэл зүй бол эрхчлөөний эсрэг тал юм аа. Учир нь эрхчлөөтэй байхын тулд хүн өөрийнхөө дотоод зайцыг ялж хариуцлагын ачааг үүрч сурсан байх ёстой юм аа. Хэрв нийгэмд ийм шинж тэмдэгтэй хүмүүс олон байвал тэр нийгэм бүхэлдээ халамжийн төр эсвэл дарангуул руу гулсгад тун амархан байдаг юм аа. Ийм сэтгэл зүйтэй хүмүүс нийгэмд олонх байгаалах юм бол бид нар нөгөө нэг халамжийн төр, нөгөө нэг данхар бүтэц, нөгөө нэг бүх зүйлийг амладаг,
ус төрчдөөс бид нар хизээч салж чадахгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг тэгвэл тэгэд яаж бий болгох юм бэ? Тэ? Бид нар хариуцлагыг өгөхөөс ямар ч аргагүй. Тэгжээж л тийм хүмүүс бий бол. Өөрөөр ийм хариуцлагатай хүмүүсийг болох ямар ч боломжгүй. Тэр хүнийг шууд л амьдрал руу гаргах хэрэгтэй, тий. Чи хүүхдэд тижэлтэй яад ч тийм үстэй. Ажил хийгээд үзэлтэй ихний хэлжинд. Тэгжээж бид нар үнэхээр эрхчлөлт нийгэм өсөж байгаа юм бол тэгжээж л явна. Өөрөөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр хамгийн эхлээд тэр хүмүүсийг тижээж тэтгэхийг эхлээд зогсоох хэрэгтэй. Халамжийг байхгүй болгох хэрэгтэй. Тэгээ тэр хүмүүс зовлон үзэх хэрэгтэй. Тэгжээж бид нар тэр хүмүүс илүү сайн хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Илүү сайн ажиллах хэрэгтэй байна. Би илүү сайн байх хэрэгтэй байна гэдгээ ойлгодог. Солонгост очингуудаа л ажилсаг болоод эхэлж байгаа шүү дээ. Ингээл ийса мисагаал барилга нураагаал ерөөсө өдөр шөнөгүй хөлсөн цугаал те. Ерөөсө энэ ч ариг уугаад исэн хүмүүс тийч очиод хөвүүчээд байгаа хөөхгүй. Хариуцлага яг нуруунд дээр үрэх юм бол хүмүүс бүгдээр амар ажилсаг, амар бүтээлч, үнэхээр лаг хүн гэдэг. Би зүгээр нэг ийм англи үг гэдэг юм. Энэ айгүй гоё санагдаад байна. Hard times create strong men. Strong men create good times. Good times create weak men and weak men create hard times гэдэг. Энэ үг бас яг энэтэй зохицох үг юм шиг санагдаад байгаа байхгүй тий. Хүнд хэцүү байдлаас л жинхэнэ эр хүн бий болдог. Түүнээс шим нэлцгаа тижээвэр тийм амьдралд өсөж байгаа эр хүн бол хизээч эр хүн болж чадахгүй. Тэр хүүхд насан туршдаа хүүхдээр байсаар бол үгүй. За тэгээ би энийг зүгээр цээжний пангаар яриаггүй шүү манайхаа. Энэ дандаа сэтгэлж Эрик Эриксон, Жан Пиже, Жулиан Робертийн сэтгэл зүйчдийн онолуудаас саяны энэ нөгөө хүүхэд шиг тий байдалтай сэтгэл зүйн тогтоогүй хүмүүс яг ямар зан авир гаргад юм бэ гэдгийг энэ сэтгэл зүйчдийн юмнаас байсан. За тэгээд хамгийн сүүлд нь амар гоё үгийг та бүхэнд бас хэлж өгье гэж боддог. Карл Марксийн номлыг бүхэлд нь ганц өгүүлбэрт багтаан өөрөөсөө илүү нэг үзэн ядгаж томьёолж болно гэд Хенри Хаслит хэлсэн үг. Орчин үеийн Фредрик Бастиа гэж хэлдэг тий. Хенри Хаслитийн энэ үг бол маш гоё үг санагддаг. Тэгээд өөрөөсөө илүү нэг үзэн яд гэдэг бол цаана хохирогчийн сэтгэл зүгэл агуулж байгаа. Хохирогч. Байнгын хохирогч, дандаа л хохирч. Өстө төр намайг ингээд яасангүй. Өстө та нар ингээл гудамжинд явж хахад нөгөө гудамжны ярилцлагууд үзэрээ ингээл ярилцлага аваад одоо яах вэ гэж ингүүт л ерөөс ингээл төрөл болохгүй байна. Ус төрчлээ хасангүй яг байж болно л доо. Гэхдээ тэр хүмүүс эхлээд байж найз бити манай нойлыг ухаад би өөрөө нойлоо ухъя. Байж найз наад хүүхдийн мөнгийг болоо. Би өөрөө хүүхдэд ижигээд хэлэх тийм чадвар байхгүй. Зүгээр бүхэл юмыг ингээл хохирч. Байнга хохирч. Өстө би эмэгтэй болоод төрсөн учраас өстө би хөдөө төрсөн. Би өстө ядуу айл төрсөн. Би өстө би хохирогч надаас бусдад бүгдээрээ гой. Ингээл нөгөө нэг данхар төр нөгөө нэг ус төрччин ам орж хүч авч явдаг юм байгаамаа. Тэгээд тийм сэтгэл зүйн хувьд нөгөө том хүн болох, мачур болох тухай яриад байгаа. Хэрвээ чи сэтгэл зүйн хувьд мачур болж чадаагүй бол насан туршдаа тижээгчээ хайх болно. Насан туршдаа мемэ ирээд энэ тэндээс хин намайг угччих бол хин намайг гөхүүлчих бол гэл ингээл насан туршдаа л тэгж явнаа. Хэрвээ чи сэтгэл зүйн хувьд том болоод тий тэрийг төлөвшөх гэж ойлгоод байх шиг хүн тий асуудал тийм том хүний үүднээс тий чи ингээд аль хэдийн бие даасан өөрөө шийдвэр гаргах чадвартай өөрийнхөө сонголтын хариуцлагыг өөрөө хүлээдэг ийм хүн болчих юм бол энэ бол чи сэтгэл зүйн хувьд төлөвшсөн хүн байна гэж яриад байгаа юм болов уу гэж бодож байна. Түүнээс би одоо би бол ингээ харахад бол төлөвшөөгүй л байгаа сте тий. Ингэж ингээл тий. Зүгээр би бол сэтгэл зүйн хувьд өөрийгөө төлөвшсөн гэж боддог. Чөлөө зах зээл бол хариуцлагатай хүмүүсийн л нийгэм гэж боддог би. Яг үнэхээр чи үйлдэлийнхээ үр дүнг өөрөө хүлээж байгаа юм бол тэр тухайн үйлдэлээс гарч байгаа тэр нөгөө баялагч гэдэг юм уу те тэр сонголтуудын маш олон сонголтуудын үр дүнгууд нь
илүү сайн тал руу гарна. Яг тэгвэл чи өөрөө тэр сайн сонголтыг хийхэд л хичээж байгаа. Чи өөрийгөө боловсруулна гэсэн үг. Чи илүү сайн бараа бүтээгдэхүүн хийнэ гэсэн үг те. Чи дээрэс нь илүү сайн одоо боловсруулж гэдэг юм одоо те чанар манар ингээд бүх зүйлэл аль болох сайжруулах нь л юм. Чи хүнд өөрийнхөө тэр хариуцлагыг өгчөж байгаа бол чи тэрний тухай бодохгүй шүү дээ. Яг тэгвэл тэрний тухай өөр хүн бодно гэж чамаас хариуцлага авчиж байгаа учраас. Үгүй чи наад захлагааны тухай бодож яах юм бэ? Найз нь бодож юу хэрэггүй. Чи хэрвээ захлагаан талаанаа өөрөө гаргадаг гэсэн бол ядчил за хамгийн бага зардлаар хий те. Хамгийн зардлаар хамгийн их үр ашиг өгөх юм хийгээд ингээд бодоод эхэлнэ шүү. Тийм учраас нөгөө чөлөөт зах зээл чи өөрөө илүү хурдтай хөгждөг нь хүмүүст хөгжих боломжийг өгчдөг. Яг тэгвэл чи нөгөө одоо түрүү ярьсан шүү дээ ингээд бүх сонголтууд чиний толгой дээр хүрээд ирж байгаа шүү дээ. Тийм учраас чи маш нарийн зохион байгуулалттайгаар ажиллахгүй бол чиний баар дампуурнаа. Нэг баараа дампууруулж явж байгаа юм шүү дээ би чи. Тэгэхээр одоо эн чи бол илүү тайт ажиллахгүй болохгүй болж байгаа байхгүй. За нэгэн дампуурсан юм чи одоо яах одоо яаж дампууруулахгүй байх вэ гэдэг ингээд өөрийгөө ингээд тэ за би юун дээр алдчих за би санхүү дээр алдчих маркетинг дээр алдчих тэ магадгүй миний сэтгэл зүй болоог юм уу гэдэг бүх юм ингээд өөрийгөө ингээд за тэгвэл гайгүй бол за эднэр нь гайгүй юм бол за тэгвэл би илүү үйлчлүүлэгчтэйгээ тулж ажиллах юм байна гэл ингээд тэ илүү олон ивент хийх хэрэгтэй байна за тэгэхгүй бол одоо баларлаа гэл ингээд тэ сар болгонд түрээс гэлсдэггүй гэл бичсэн тех тусмаа би амар хөгжиж байгаа байхгүй хэрвээ би гэртээ зүгээр бөөдөнгийн нөгөө юу гэдэг лээ бөөдөнгийн сэхэтийг л телевизтэйгээ хэрэлж исэн бол би хизээч ингэж хөгжихгүй. Би бөөдөн дээрээ л байна. Би ингээд ажиллаад ингээд яваад байгаа учраас илүү хөгжиж байгаа байхгүй. Тийм учраас капиталист нийгэмд амьдарч байгаа хүмүүс илүү социалист нийгэмд амьдарч байгаа хүмүүсээс илүү чадвартай, илүү хөгжсөн байдаг, илүү өөрсдөө пүүшилдэг, хичээдэг те. Ядчил 7 цаг унтдаг те. Ингээл үд хүртэл унтаад идэггүй ингээл өдөр шингүүл галс хурдан юмаа ингээл тэгээд маш хурдтай хөгждөг учраас тэр нийгэм чинь нөгөө нийгмүүдээс хамаагүй хурдтай геометр бүрсээр өсөө явчихж байгаа. Тэгэхээр энэ манай Монголд ийм хариуцлага ойлгодог, өөр дөрөө дарамт авч чаддаг те өөрийгөө ингээд яадаг ийм хүмүүс л олон болох тусмаа л манай Монгол улс хурдтай хөгжнө. Тэгэхгүй тэгэл өөрийнхөө хариуцлага ингээл хүн тэгвэл миний хүүхдийг штийжээ чийч юм хий надаач мөнгө өг гэд ингээд суугадах юм бол хөгжихгүй бүгдээрээ сайхан амаа ангасан тэжээврүүд болол тэжээврүүдийн орн болол тусна тэжээврүүдийн орн гэдэг чи юу юм бэ социалист нийгэм штий энэ амаагаа дарга мэднэ хүмүүст нэг ийм юу яваад идэв шиг парадокс маяг юм гэртээ хариуцлагагүй байчаад нийгэм дээр би амар хариуцлагатай байна гэж бодоод идэх байхгүй. Хэрвээ чи гэртээ хариуцлагагүй бол чи нийгэм дээр ч хариуцлагагүй л байна. Чиний гэрт өсөж байгаа хүүхэд чинь хариуцлагатай өсөж байгаа бол тэр хүүхэд том болоод хариуцлагатай. Түүнээс шингээд гэртээ болохоор нэг өөр юм ярьцдаг. Гудамжинд гараад нэг өөр юм ярьдаг. Энэ бол шал хутлаа. Энэ бол байж болохгүй. Хоёрдугаарт хүмүүс бол шал өөр болж байгаа. Хүмүүс халамжийг ойлгож эхэлж байгаа. Ягаад гэвэл сошиал медиа бидний энэ яриа энэ бүх юмнууд хүмүүст ингээд бас тодорхой хэмжээнд хүрж байгаа байхгүй. Тэгэхээр өмнө нэг 10 хүн сонирхдаг гэсэн бол 20, 30, 40, 50 хүн сонирхож байгаа гэдэг чинь энэ бол амар том өөрчлөлт. Тэгээ бид нар бас нэг юм өөрчлөлтийг хүлээгээд суугаад байгаа биш. Хэдүүлээ ингээд ядч тайзнаар гараад яриад эхлэлтэй тийм үстэй. Зориг штэ хэцүү хүмүүс ингээд бүгд ингээд сонцаар хараад те хэцүү. Гэхдээ ямар ч үсэн чиний дотор нэг тийм жижигхэн зул асцсан байгаа бол тэрнийхээ бас ингээд нэг гой бадамлуулмаар штэ. Бид нар эхнээсээ хинж төгс биш. Тэгвэл ямар ч үсэн нэг юм ойлгоцсон бол энийгээ нэг ингээд ядч нэг 5 хүн дахиад нэг сонсчоосоо гээд ингээд явж гин гэдэг чинь тэр л айгүй чухал юм болов уу гэж бодчих. Тий. Тэгэхээр би бол айгүй оптимист байдаг. Хүмүүс өөрчлөгдөж байгаа, хүмүүс илүү сайжирч байгаа, хүмүүс уламлаг болж байгаа. Солонгост очиод ажилчин болж байна тий. Илүү лаг ажил хийдэг болж байна, илүү сайн мөнгө олдог болж байна. Америкт очиод бүр бизнестэй болж байна, архичин байсан золоо. Тий. Гэх мэтлээ ингээд хүмүүс ч ингээд улам сайжраад байгаа байхгүй тий. Тэгэхээр би бол сайн мэдээ байгаа шүү биднэрт тийм амар дампуураад муудсан байхгүй шүү л гэж боддөг шүү дээ үрхэнтэй. Зүвч юм өрөөж.